Хөвсгөл аймаг бол уул уурхай нөлөөлөлд автаагүй үлдсэн бараг сүүлчийн аймаг гэж хэлж болно. Гэвч өнөөдөр аймгийн засаг дарга болон аймгийн иргэдийн урлаас онгон дагшин нутагтаа алтны хайгуул хийлгэх төлөвлөгөө боловсруулсан байх юм а. Гэвч энэ шийдвэр нутгийн иргэдийн эсэргүүцэл тэмцэлтэд тулгарч иргэд тэмцлээ янз бүрийн хэлбэрээр илэрхийлж хэллээ. За тухайлбал зарим иргэд цахим хуудастай бичлэг хийн олон хүн тэдний эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжиж байгаа юм. Мөн аймгийн ардчилсан намынхан 50 дугаар өргөрөөс урагш хайгуул их шийдвэрээ цуцлахыг шаардаж эхэллээ. Өнөөдөр магадгүй сонгосон нөхдүүд нь буруу далийн нөхдүүд байж болно. Гэхдээ өвсгөлийн ард түмэн бол эх орон газар шороогоо хуулахгүй байхаа гэдэгт бол миний хувьд итгэлтэй байна. Тийм учраас өвсгөл түмнийгөө бол энэ дээр нийлж нэгдмээр байна гэдэг зүйлийг бол илэрхийлмээр байна. За газар тариалан хөгжүүлэх, аялал жуулчлалаар хөгжүүлэх, эргээд харах юм бол тэр аялал жуулчлалаар хөгжүүлээд Хөвсгөл аймагт бол томоохон хэмжээний орлогыг, томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг хийж болох ийм газар шүү. Гэтэл энэ нөхдүүд яаж ийнө гэхээр ерөөсөө л Хөвсгөл эх орныг минь Хөвсгөл нутгийг минь одоо ухад сэндичи гэж байгаа бол та нарын сансны чин гарзаа. Тийм юм байхгүй. Нэг ингэж эхэлчих юм бол бид бүхэн онгон сайхан байгальтай гэж хэлэх тэр сайхан ирэх байхгүй. Энэ бол асар их үн цэнтэй. Юмар хэмжихгүй, тэр шар төмөрөөр хэмжихгүй. Тийм учраас нийт Хөвсгөлийнхаа иргэдүүл хандж хэлэхэд бол энэ сумаас сонгогдсон, энэ баг дүүргүүдээс сонгогдсон энэ нэг 41 дураатуудыг эргүүлэн татах нэг тийм ажил хийвэл яасан юм бэ бүгдээ. За харин эсэргүүцлийн үр дүнд өнөөдөр аймгийн засаг дарга Гамболд мэдээлэл өглөө. Ингэхдээ тэрээр алтны хайгуул хийлгэх энэхүү шийдвэрээ түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга дайрганы хайгуулын судалгаа хийж орон нутгийн өмчийг нэмэгдүүлнэ гэсэн үгээр тайлбарлаж байна. За энэ батлагдсан хөтөлбөрийн хүрээнд батлагдсан авсралтын хүрээнд бол энэ одоо хөтөлбөр бүтээн байгуулалт арганы салтанд 1-ийн 2-ын 4 дээр 50 дугаар өргөөс урагш талбайд геолог хайгуулын судалгаа хийх, орон нутгийн өмчийг нэмэгдүүлэх гэсэн одоо 2018 онд хийгдэх ажлын хүрээнд 120 сая төгрөгийн төсөв тавигдсан. За энэ бол аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтаар хийгдэж байгаа ажил. Тэрээс нь Хөвсгөл аймгийг муухай харагдуулах гэсэн ийм явцсан хүмүүс юм бол би уваагүй үйлдэл гэж хэлмээр байна. Хоёрт бол Хөвсгөл аймгийн 50 дугаар өргөөс урагш талбайд геолог хайгуулын судалгаа хийх, орон нутгийн өмчийг нэмэгдүүлэх гэдэг бол аймгийн стратегийн үүрэгт ажлыг бүрэн эрхийн хүрээнд хуулийн хүрээнд хийгдэх ажил. Өнөөдөр Монгол улсын иргэн бүр хуулийн хүрээнд аймгийн стратеги миний бие хууль давж гიშгэх над ирэх байхгүй. За мөн энэ шийдвэрийн цаана улсын хурлын дарга инх амглан байгаа гэсэн хардлагч иргэдийн дунд гараад байгаа юм. За үүнд инх амглан гишүүн өөрийн цахим хуудасаар дамжуулж мөн байр суурь илэрхийлжээ. Ингэхдээ өөрт нь ямар ч хамааралгүй асуудал болохыг дурдаад уул уурхай яам ашигт малтмал газрын төсний газар зэргийг нягтлж өгөхийг хүссэн байна. Харин энэ хугацаанд хөвсгөлчүүд Хөвсгөл нутгийг хамгаалах хөдөлгөөн хүртэл өрнүүлсэн байна. За тэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох байлаач газраа өчүүхэн ч гэсэн ухуулахгүй бүр хайгуул хийлэхгүй гэсэн шийдвэрт хүрэн энхүү тэмцэж эхлэх байгаамаа.